сайхан хөвгтөдтэй юм даа гэж харагч явдаг. Самцхан өрхөмдөд үзэгчтэй залуусын цэвэрлэлийн гифт булмааны хөвхөлж байна. За яг одоо бид бүхэн Түүнийгийн 100 мод сумын за баян шүү багт хүрэлж ирсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр өнөөдөр буян тогтох ээжтэй хоёр ихэр охиноос нь одоо баярлаж талархаж явдаг гэд одоо төрсөн өдрөөрөө тохиолдуулаад тэгээд энэ хүү бэлгийг илгээсэн байгаа. Тэгээд бүгд хамтдаа зүтгэж явж боломжлцгаая. Танд мэдчилгээ ирсэн юм аа. За тий. Та буян тогтох мөн биз дээ. Бишээ л гэдэг юм. Сая хүүхэд сүү аваад явсан. Тэгээд энэ бэлгийг дахиад танд. За баярлалаа. За та хинээс ирсэн гэж бодож байна? Чимэд зэрэгс ирсэн билүү? За таны хөөхөн хоёр ихэр огтоос нь энэ хүү бэлгийг илгээсэн байгаа. Тэгээд юу гэж илгээсэн бэ гэдгийг би тань захидлыг нь уншиж өгье. За төрүүлж өсгсөн ээжтэй баярлаа. Миний үнэнч найз, сайн найз, за итгэлтэй хүн, арыг минь үргэлж баттаад хүчрхэг эмэгтэй. Мэдээж агуу их сэтгэлтэй эмэгтэйгээс би бусдыг гэдэг сэтгэлийг өвлсөн байдаг юм аа. Эрүүл байж мөнх жаргаарай. Хажууд минь ээжээ гэсэн байна. За хайртай шүү таньда маш их. Өөрөөрөө байх боломжийг минь олгож, эрх чөлөөтэй аз жаргалтайгаар дүүлэн нисэх боломжийг олгож, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, зориг бүхнийг минь дэмждэг байсанд маш их баярлаа гэд ингээд илгээсэн байна. За баярлалаа хүүхдүүдтэй. Одоо өдөртөө өсгөж хүмүүжүүлээ. Тэгээ одоо хүний дайнд төрцгаалаа. Одоо тэгээд өөрснөө ажил төрлөө амжилт гаргаад тэг хүний дайтай яваа сайл гэж бодож байна. Тэгж бодож байна да. Ямар хуу зан ааштай хүүхдүүд байдаг вэ? Ер нь гайгүй шүү дээ манай хүүхдүүд ер нь. Энэ хоёр бол илэнгээс ер нь гайгүй. Нэг актер юугаа дуурлаа загнаад янз бүр айссан байхгүй. Ер нь гайгүй л гэж боддог. Ер нь хэдэн хүүхдүүд 5 хүүхдтэй хүн би. Ер нь хүүхдүүдтэй гайгүй гэж боддог. Сайхан хүүхдүүдтэй юм даа гэж харагч явдаг. Манай хоёр ихэр бол ер нь гайгүй. Тэгтээ бол манай чимээ бол ер нь арай цовоос эргэлэн энэ эдийг тэг инг тэр энийхээ ламыг харна. За чимээ юу хөл энэ тэргээд зохион байгуулалт зайтай. Ер нь хамт олондоо ч гэсэн их нэр үнэтэй. Тийм л хүндээ манай хүүхд. За тэгэхээр бас 5 хүүхэдтэй ээж хүн бол одоо ерөөлөө цээжиндээ багтаагаад явж идэг баха. Тэгэхээр та бас эдгээр хүүхдүүдтэй сайхан ерөөлөө үгээ хайрлахгүй юу? За хэдий хүүхд минь эрүүлийн сайхан байх болтох бай. Чин зулангүй сайхан байх болтгоо л гэж ерөөхөр. Ажил төрөл нь үргэлжлээ. Тийм л хэрүүл одоо тийм ээ. Тэгж л бодож байна та. Өнөөдрөөс октоодын төрсөн өдрөнд тохиож байгаа. Тэгэхээр та бас сайхан төрсөн өдрийн мэндчилгээ өгөөч тийм ээ. Хоёр охиндоо төрсөн өдрийн баярын мэнд төргий. Өглөөч бас уулын хөргөсөн. Тэгээд дахиад ингээ мэндчилгээ явуулсанд баярлалаа. Дахиад мэндчилгээ өгч. Хоёр ихэр хүүхдийг өнөөдөр төрүүлж өсгөөд ясны баяр бий байна л да. Энэ бол таны тийм ээ. Тэгэхээр таас яг анх ээж болж исэн мэдрэмжтэй яг энэ хоёр хүүхдийг одоо төрүүлж өсгөж байгаа тий тэр мэдрэмж яг анх юу нь ямар хуу байсан бэ? Ер нь анхандаа бол жоохон тиймхэн л сэцүүхэн л байсан хоёрын болохоор тэгэл сүүлдээ хүн чинь тэгэл ер нь хүүхдээ эрүүл ингэсэн сайхан өсгөх юмсан хүний дайтай явуулж гинсэн гэж боддог юм бэл. Тэгж л өсгсөн дээ. Хоёр ихэр байгааг нь мэдээд бүр яаж догдолж үлээж асан бэ та? Анхан бол их баярлж ийсэн. Тэгээд яг төрөхөд очихдоо нэг өвдөж барихаар зэрэг би юу гэж хоёр ихэр хүүхэдтэй вэ? Одоо бас дахиад ингэж өвдөх байх таа гэж их бодож ийсэн. Тэгтээ бол гайгүй миний хоёр хүүхэд нэг айг дээр өвдөж хавдаж намайг зовоохгүй. Та баяр. Тийм л байсан да. За та юунд бүгдээрэнд нь баярлалаа. Нартын гэрэлхийг хайрласан Өгсөж өрөдөх амьдралын нухчаан донд ээжмэн Энхри өрнадада аз жаргалаа дуулсан